За энд хүүтэн байна. Гэтэ хүүтэн байгаа ч гэсэн эргчлээ өнөөдөр бид эдийг дулаацуулж байна. Тэгээд эргчлөөнийхөө төлөө хүн ардынхаа төлөө ирсэн бүх ээж нар бүх аав нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр эргчлөө гэж юу юм бэ? Сая хүмүүс хэлж дээ те. Нэг нэгэ харлуулах биш ээ. Нэг нэгэ дэмжих юм аа. Эргчлөө гэж юу юм бэ? Өнөөдөр энэ эх орондоо хүн шиг нь хүн, эзэн шиг нь эзэн байгадаг учраас мянган зүрх өнөөдөр хор давдраар нас орж яхад, мянган зүрх өнөөдөр хүчндүүлээд өгч яхад, мянган зүрх өнөөдөр угаалтаад өгч яхад, мянган зүрх өнөөдөр тэнд шаналаад өгч яхад, мянган айл зүрх өнөөдөр үер турсаад өгч яхад Монголын ард иргэд зул асаагаад өнгөрдөг ийм нийгэмд амьдрмааргүй байна. Маргааш мянган хор давдралтай хүүхдүүдийн төлөө Монголын ард иргэд энэ Монголынхоо эзэн болох цаг нь болсон. Монголын эзэн гэдэг хин юм бэ? Өнөөдөр та эцэг байх, өнөөдөр та аав байх үүргээ биелүүлж чадсан уу? Үүргээ мэддэггүй ард түмнийг авилга систем дарангуулсан цагт өнөөдөр Монгол оронд үүрэг гэж яриад яах юм бэ? Монгол оронд эрхчлөө гэж яриад байх юм бэ? Монгол орн олон улсад хүний эрхээр бүрдэгдсэн гэж яриад яах юм бэ? Өнөөдөр эрхчлөөгөө эдлэх гэсэн дугарсан залуучуудын амыг хууль гэдэг нэг дарангуулаад боож дарлж байхад өнөөдөр Монголын ард иргэд яаж үгіз бодлоо илэрхийлэх юм бэ? Өнөөдөр Монголын ард иргэдийг үгіз бодлоо илэрхийлэх энэ микрофоныг нийлсэн энд үгіз бодлоо илэрхийлэх энэ боломжийг нээсэн бүх хүндээ баярлалаа. Дээрээс нь энд хүрэлцэн ирсэн, эргчлөөгөө мэдэрсэн, эргчлөө буюу шударгасаар амьсгалж байгаа бүх эцгүүд эхчүүдэд баярлалаа. Бүх залуучуудаа баярлалаа. Монгол оронд хүн бол төрсөндөө бахарх. Монгол оронд энэ баян орондоо ядуу бадар шиг амьдарч байгаа гут та эдийн заяа бол энэ биш ээ. Өнөөдөр Монгол орны эзэн, Монгол орны заяа бол үүх түүхээрээ хамгаалагдсан байдаг юм аа. Үүх түүхтэй бүлээн цус халуун амаараа энэ их орныг гал манаж өнөөдөр энэ их орныг үлдээсэн өвгдөө төстэй улс шүү. Өвгдөөс минь тэнгэрээс харж байгаа, тэтгэж байгаа. Бидэд өнөөдөр энд ядарсан иргэн байж болохгүй. Бидэд өнөөдөр энд дуурдаг иргэн байх ёстой. Бидэд өнөөдөр энд тэнгэрт мянган одоолж хүний эрхээ зөрчүүлсэн энэ мянган зүрхний амь насыг өнөөдөр энд нэхэмжлэх ёстой. Энд нэх баялагын шуналдаа биш ээ. Энд Монгол орны газар шараад өнөөдөр авж үлдэхтэй гол юм шүү. Өнөөдөр энд өштэй та хэд ирж байгаа бол тэнгэрт гэдэлсэн мянган одоод ууртай ширүүн залуугийн гарын боолуулж өнөөдөр хүчндүүлж өгөх ёсгүй байсан шүү. Би энд ганцхан үгийг хэлэх гэж ирсэн. 3 өндөрлөг хууль зүйн яамны сайдаа өнөөдөр төр гэдэг чинь 3.4 сая иргэний амар амгалан байдлыг авч идэх ёстой газар шүү. Өнөөдөр төр гэдэг чинь 3.4 сая иргэний өгөгдөл бодлыг хамгаалах ёстой газар шүү. Өөрсдөө хаан гэж бодсон улсын хурлын гишүүдээ, өөрсдөө бурхан гэж бодсон улсын хурлын сайднараа та хэдийн дарахын эрх өнөөдөр Монголын ард иргэдийг там дунаах ёсгүй маа. Та хэдийн дарахын эрх өнөөдөр Монголын ард түмний үйлчлэх шиг ажиллах ёстой маа. Өнөөдөр та хэд бол бидний үйлчлэгч өнөөдөр энэ төрийн саарал ордон сууж байгаа 76 гишүүн улс төрийн сайднар миний үйлчлэгч би та хэдийн хаан гэдгийг энд тунхаглан хэлэх гэж ирсэн юм аа. Өнөөдөр Монгол орны ард иргэд та хэдийн хаан болохоос та хэдийн боол биш. Монгол орны дэлхий дээр биш энэ тэнгэр дээр одод үйлчлэгийг ялсан мянган зүрх өнөөдөр та хэдийн гарын боол болсон шүү гэдгийг анхааруулад хэлчихье. Маргааш үхэх мянган зүрхний төлөө энд ирсэн гэдгийг анхааруулад хэлчихье. Өнөөдөр хүний эрх байхгүй энэ талбай дээр чинь хүний эрхээ зөрчүүлж хүний эрх байхгүй энэ төрийн ордын шингата үгіз бодлоо илэрхийлснийхаа хорнолыг үржүүлж эмнэлэгт ажилтнууд очсон байгаа гэдгийг санаарай. Монгол улсын засгийн газрын зандан шатургаан тогтоол өнөөдөр хэрэгжилтэй болоогоос олж иргэн эцэг хүн өнөөдөр үхэлтэй тэмцэж байгаа гэдгийг санаарай. Миний энэ үхэл, миний энэ тэмцэл өнөөдөр мянган ирээдүйн хөдөлгөөн юм шүү гэдгийг энэ тунхлан хэлье. За бүгд